За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ лабораторийн шинжилгээний өмнө биеэ хэрхэн бэлтгэх талаар товчхон зөвлөгөө хүргэнэ. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн өвчин эмгийн онцлогоо болон эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгчдийн эмчилгээний хяналтыг тогтооход лабораторийн шинжилгээ маш өндөр ач холбогдолтой байдаг. Тиймээс лабораторийн шинжилгээний өмнө үйлчлүүлэгч биеэ маш сайн зөв бэлтгэх ёстой байдаг. За хамгийн нэгдүгээрт үйлчлүүлэгч цусны шинжилгээний өмнө үлэн байх хэрэгтэй. Үлэн гэдэг нь доор хаяж 8 цаг үлэн байхаа хэлж байгаа. Зарим нэгэн сахарын ачаалттай сорил гэх зэрэг тодорхой нэг онцлог шинжилгээнүүдийн хувьд болохоор хамгийн багадаа 10 цаг үлэн байх шаардлагатай байдаг. За гэхдээ эмчилэгч эмчийн шаардлагаар хэрэгтэй гэж үзвэл өдрийн аль ч цагт шинжилгээг авч болдог. Цусны ерөнхий шинжилгээний өмнө үлэн байхаас гадна мөн биеийн хүчний хүнд ажил болон дасгал хөдөлгөөнийг 24 цагаас өмнөх хугацаанд хийхгүй зогсоосон байх ёстой. Мөн арх тамхи болон согтууруулах ундааны хэд хэрэглээг төвчж ирвэл цусны ерөнхий шинжилгээний хариу үнэн зөв гардаг. Хоол идэсийн дараа хүний биеийн хариу урвалаар физиологийн механизмаар хүний биеийн цагаан эс ихсдэг, мөн архины хэрэглээний үед улаан эс ихсдэг гэх мэтчлэн эдгээрийг биеэ сайн бэлтгэхгүй улмаас шинжилгээний хариу маш их хэлбэлцдэг учраас онцлогоонд маш их төвөгтэй байдаг. Үүнээс гадна биохимийн шинжилгээний өмнө үйлчлүүлэгч үлэн байх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл биохимийн шинжилгээ нь цусны сахарын хэмжээ болон цусны өөх тосны солилцоо зэрэг бодисын солилцооны маш өндөр ач холбогдолтой үзүүлэлтүүдийг гаргадаг учраас хоол идсэний дараа болон биеийн хүчний ажил, арх тамхины хэрэглээ зэргээс хамааран маш өөрчлөлттэй гардаг. Шээсний ерөнхий шинжилгээний үед та үлэн шээсээ авчих хэрэгтэй. Үлэн шээс гэдэг нь бүтэн шөнийн туршдаа өсөнд хоригдлогдсон шээс байх ба доор хаяж 8 цаг шээсээ давсгандаа байлгах хэрэгтэй. Энэ үед шээсний ерөнхий шинжилгээгээр үздэг үзүүлэлтүүд давсганд маш сайн хоригдлогдсон байдаг болохоор онцлогооны маш нарийн чухал ач холбогдолтой байдаг. Та үлэн шээснийхаа дунд 3/1 хэсгээс цэвэр ариутгсан саванд авчираад аль болох түргэн хугацаанд шээсээ дааруулахгүй хөөсрүүлэхгүйгээр лабораторид авчиж өгөх ёстой байдаг. Бусад бэлгийн гормонууд болон бамбайн даавар зэрэг дааврын шинжилгээнүүдийн үед та заавал үлэн байх шаардлагагүй хөнгөн цайлсан байж болдог. Хит хүнд хоол идэхгүйгээр хөнгөн цайлсан үедээ ирээд шинжилгээгээ өгч болдог. Хэрвээ та бамбайн дааврын шинжилгээ өгөх гэж байгаа бол бамбайн эм уудаг бол түүнийгээ тухайн өдрөө уухгүйгээр ирээд лабораторид сорьцоо өгөх ёстой. Мөн та шинжилгэөхөөс өмнө аль болох 50-15 минут орчим сууж байгаад шинжилгээгээ өгвөл хариу үнэн зөв гардаг. Цэжний рентген зураг, эхо, компьютер томограф, MRI зэрэг шинжилгээ хийлгэх бол лабораторийн шинжилгээнд сорьцоо өгснийхаа дараа тухайн шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай. Багажийн шинжилгээг төрүүлж хийлгээд лабораторийн шинжилгээний хариунд өөрчлөлт гардаг. Мөн та байнга тогтмол уудаг эмийн бодисын хэрэглээ байгаа бол эмчлэгч эмчтэй үүнийгээ заавал мэдэгдэж ярилцаарай. За өнөөдөр та бүхэндээ лабораторийн шинжилгээний өмнө биеэ хэрхэн бэлтгэх талаар товчхон зөвлөгөө хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.